Сайн байцгаана уу? Ингээд энэхүү бичлэг үзэж байгаа өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. За тэгэхээр энэ удаагийн дугаараар би бол нэлээд бас чухал сэдвийг хөндөж та бүхэнд ярьж тайлбарлаж өгье гэж ботсон байгаа. За магадгүй энэ сэдвийг та бүхэн яг ингээд нарийн сайн ойлгочих юм бол дараагийн худалдан авалтанд чинь за үнэт зүйл болох таны одоо арьсанд чинь илүү хэрэгтэй байх юм болов гэж бодож байна. Мөнгөө дэмий зүйлд үрхээ болоод яах вэ их үү гэдэг учраа олж магадгүй. За энэ яригдах байгаа сэдвийг бол мэддэг хүмүүс мэдээж нэлээд одоо их байгаа бах. За тэгээд мэддэггүй хүмүүст нь зориулаад за бас магадгүй тэр болгон хүмүүсийн анзаараад байдаггүй зүйлийг ярихад ингээд бэлэн болцоод тухтай суудлаа эзэлчээд ингээд байж байна. За тэгэхээр ярих гэж байгаа сэдв маань бол одоо арьсны хамгаалах давхраг гэсэн сэдв байгаа. За арьсны хамгаалах давхраг гэдэг маань болохоор арьсны усчийг одоо уушхаас хамгаалж идэг нар сайлах за ингээд гадны бохирдол бактериас бол хамгаалдаг тийм зүйл байгаа. Ямар нэг зүйлээр төсөөлүүлж үзье гэх юм бол одоо тоосох цементтэй та бүхэн зүүрлж болно. Хүнээр бол ерөнхийдөө одоо security гэж хэлж болно. За одоо ингээд жишээлх нь айгүй тийм үнэт идэл байлаа гэж бодъё л да. За ингээд алт ч юм уу мөнгө ч юм уу за эсвэл таны хувьд юу үн цэнтэй байдгүй. Тэрийг ямар ч хамгаалалтгүй нэг газар тавьчаад за тэгээд зүгээр хинч яахчгүй гэсэн тийм бодолтой хинч бол явдаггүй. Яг тэрэн шиг хамгаалалтын давхраг гэдэг зүйл маань өөрөө гэмтээд эхлэхээрээ арьсны одоо маш олон асуудлуудыг үүсгэж идэг. За тэгээд барьер гэмтсэн үед ерөөхдөө ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ гэхлээр за арьс бол амархан улайн, хорсож захтна одоо мэдээж ингээд та бүхэн таталтах мэдрэмжийг ч гэсэн одоо мэдж байгаа ах гэж бодож байна. Ялангуяа одоо ингээд наран дудаан явхлаараа хүмүүний арьс ингээд таталтаад айгуу тийм хуурайшаад бүтээгдэхүүн түрхэхээр ингээд айгуу хорсоод байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэв ш. Тухайн бүтээгдэхүүн маань тарах байгаа юм шиг эсвэл ингээд түлээд байгаа юм шиг нэг тийм мэдрэмж авах. Тэрнээс гадна батга өрөвсөл одоо нэмэгдэх, арьс гялалцсан юм шиг харагдаад байгаа мөртлөө гүндээ тийм ус чиггүй болцсон одоо эмзэг болцсон юм шиг тиймэрхүү мэдрэмж төрчээвэл ерөнхийдөө таны одоо арьсны барьер чинь тодорхой түвшинд гэмтчихсэн байгаа юм байна гэд ойлгочих болно. За тэгэхээр би та бүхэнд одоо яг ингээд арьсны хамгаалах давхаргыг дэмждэг хамгийн гол орц найрлагуудыг хэлж өгье. За энийг та бүхэн одоо бичиж авдаг санаж уу яадаг санаж ямар ч байсан утсан дээр тэмдэглээд авчих юм бол дараа нь одоо бүтээгдэхүүн сонгохдоо за иймэрхүү орц найрлагыг харж агаад тэгээ сонгох юм бол илүү одоо хялбар байх гэж бодож байна. За нэгдүгээрт болохоор ceramide гэсэн орц найрлага байгаа. За би ерөнхийдөө бүтээгдэхүүний ревю энэ төр ярьж байхдаа бол энэ ceramide гэсэн орц найрлагыг байнга хэлжээдэг. За тэгээд ер нь бол ихэнх бүтээгдэхүүнд энэ ceramide-ийн орц найрлага байх нь бол түгээмэл харагддаг. Айгуу тийм одоо бидний арьсанд хэрэгтэй хамгийн л ер нь одоо сайн орц найрлагуудын нэг гэд хэлжиж болно. Та бүхэн одоо ингэ бүтээгдэхүүний хойдох найрлагыг нь уншихаар магадгүй хамгийн ихэнд ч юм уу 2 3-т за ямар ч гэсэн эхний 10 дотор бол энэхүү ceramide гэсэн орц найрлага бол бичигдсэн байгаад байдаг. За тэгээд дараагийнх нь болохоор panthenol гэсэн орц найрлага байгаа. За тэрнээс гадна beta glucan гэсэн орц найрлага байгаа. За энэ beta glucan гэдэг орц найрлагыг би бүр тусад нь ярих гэж утсан. Энэ бүр үнэхээр сайн орц найрлага байдгийн байлээ. Би яг энэ beta glucan голлох орц найрлагатай тийм бүтээгдэхүүн хэрэглэж үзээд би энэ орц найрлагыг яагаад урд нь ингээ анзаарч байгаагүй юм болоо. Ийм одоо орц найрлагатай бүтээгдэхүүнийг би ингэж яг бүр чухалчлан авч үзэж өөр төрөө яагаад туршиж үзээгүй болоо гэж бодогдохоор бүр тийм айгүй сайн бүтээгдэхүүн байсан. За тэрнээс гадна бол Sika байгаа. Sika-гийн одоо бүх төрөл Madeca гэж байна. За иймэрхүү төрлийн орц найрлагууд давхар одоо барьерийг дэмжихээс гадна арьсыг маш сайн одоо ингэж тайвшруулж, тайтгаруулж өгдөг гэж хэлж болно. За тэгээд дараагийнх нь niacinamide гэж байна. Энийг бол та бүхэн одоо надаар хэлүүлэхгүй маш сайн мэдж байгаа бах. Бараг бүтээгдэхүүн болгон дээр ч гэсэн харагдаад байдаг. За тэгээд PDRN гэсэн орц найрлага байгаа. За тэрнээс гадна squalane гэсэн орц найрлага байгаа. За squalane болохоор арай нэг жоохон өөр squalene гэсэн бас нэг орц найрлага байгаад байдаг. Энэ ч гэсэн арьсны барьерийг одоо дэмжихэд бол хамгийн чухал гэсэн орц найрлагуудын нэг байгаад байгаа. За би болохоор түлхүү яг энэ squalane гэсэн орц найрлага. За тэгээ beta glucan гэсэн энэ хоёр орц найрлагт бол би айгүй өөрөө дуртай байдаг. Яг ийм төрлийн орц найрлага хамгийн түрүүнд нь бичигдсэн байх юм бол ямар ч эргэлзэхгүйгээр би одоо худалдан авалт хийдэг гэж хэлж болно. За тэгээ бид нар ер нь өөрсдийнхөө арьсанд ингээд барьераа гэмтээдэг гол хүчин зүйлүүд нь юу байдаг вэ гэхээр за хэтэрхий олон ийм идэвхтэй орц найрлагуудыг нэг дор хэрэглэх. За AHA, BHA, ретинол, за тэгэл витамин C гэх мэт ийм зүйлүүдийг хооронд нь холиод хэрэглэх юм бол уучлаарай таны
миний арьсуур будаа болно. Ямар ч одоо ингээд засвар авахтаа ч гэсэн айгүй удаан, айгүй хэцүү болчдог. Тэгэхээр энэ хүчтэй орц найрлагуудыг бол заавал харж яах нь хамгийн чухал байдаг. За дараагийнх нь болохоор хитрхи одоо хүчтэй ингэж гуйжуулж цэвэрлэх. За би бол ерөнхийдөө өөрөө юм нэмгэн за тэг эмзэг арьстай мөртлөө нэг хэсэгжингээ одоо миний энэ нүрээ гуйжуулах гэдэг үйл явц бол ингээд дуустгүй, тасралтгүй ингээд үргэлжилсээр исэн. Энэ дээрээ би бол удаа дараа фейлддэг. Одоо юм эмзэг нэмгэн арьсанд тохирсон гуйжуулагч юу нь баг олоход айгүй хэцүү байгаад байдаг. Тэгээд болж өгөх юм бол айгүй тийм зөөлөн PHA, LHA гэсэн тийм орц найрлагатай бүтээгдэхүүнийг эмзэг нэмгэн арьс маань хэрэгжилж илүү одоо эрүүл аргаар одоо хүчсэн арьснуудаа гуйжуулна гэсэн одоо тийм заавар байгаад байдаг. Тэгэхээр хэд их эмзэг арьстай бол гуйжуулах төвшөндөө бол PHA болон LHA гэсэн тэр орц найрлагыг та бүхэн санаад авах хэрэгтэй. Хэд хүчтэй цэвэрлэх, за хэд хүчтэй гуйжуулах гэдэг нь бол таны арьсны барьерыг алдагдуулах, гэмтэх бас нэг одоо гол хүчин зүйл болдог бахнэ. За тэгээ мэдээж одоо спирт ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх, ямар ч нарны тос төрөхгүйгээр одоо ингээ гадуур явах, за гэртээ сууж исэн ч гэсэн нарны тосоо заавал төрөхөх ёстой гэдгийг та бүхэн одоо бол бүр өчнөө сонссоор байгаа одоо барыг залхаж байгаа ах гэж бодож байна. Skin care ярьдаг ерөнхийдөө хүн болгон нарны тос гэдэг зүйл ямар чухал юм бэ? Ер нь бол ингээд наснасаа залуу харагддаг хүмүүсийн өдөр болгон хийдэг нэг зуршил нь бол ялцчгүй нарны тос төрхөх байсан гэдгийг бол одоо мэрэгчлэтнүүд аль хэдийнэ баталчаад байгаа. Тийм учраас та гэрээсээ гардаг байна уу, гарахгүй байна уу, ямар ч үед бол нарны тосоо заавал төрхөж занших хэрэгтэй. Ингэснээрээ бол яг тэр өдрийн нарнаас нэг өөрийгөө хамгаалаад ингээ бултаад өнгөрөөд байгаа юм биш. Таны ирээдүйн магадгүй 5-10 жилийн арьсыг хамгаалж одоо ингэж айгүй сайн одоо security тэр нэг тоосох цемент гэж одоо зөвөрлж хэлээд байгаа тэрчин болно гэсэн үг байхгүй юу. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор хит хуурай орчин гэж байна. За энийг бол би яагаад ингэж онцолж хэлж байна гэхлээр Монгол маань өөрөө айгүй тийм эрсдэс уур амьсгалтайгаас гадна за жилийн бараг 4 үйлрэл ингээд хит хуурай орчинд бид нэр ингээд амьдраад байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол бусад орны эмэгтэйчүүдээс ялангуяа юм далайд гарцтай орнуудын хүмүүсээс илүү их бид нэр арьсаа ингэж арчилж өөрөө айгүй сайн мэдэрж ингэж арчлахгүй болохоор барьер гэмтэх одоо ингээд гол хүчин зүйл болоод байдаг. За тэгээд улирал солигдох үед бид нар ингээд бас скин кэрээ солих шаардлагатай байдаг. Ерөнхийдөө бол та бүхэн ингээд өөрийнхөө арьсыг аягүй сайн мэдрэх хэрэгтэй. Нэг төрлийн бүтээгдэхүүн хит удаан хэрэглэчихээр сүүлдээ явсаар одоо ингээд нэг үйлчлэхгүйч байгаа юм шиг үйлчлэгдэж байгаа юм шиг нэг сонирн болоод идэв штэ. Тэр үедээ та бүхэн арай жоохон өөр төрлийн бүтээгдэхүүнээр ингээд сольж хэрэглэж тэгэж ерөөхдөө заншчул айгу зүгээр байдаг. За тэгээ улирал солигдох хооронд ч гэсэн бидний арьс ингээл яах гээд байгааг нь мэддэхгүй ерөөхдөө ингээл нэг юм булцгануулсан байдалтай айгу хэцүү болчтой штэ. За тэрнээс гадна зүгээр эмгтээчүүд ингээд юм ирэхэд хүртэл бидний арьс ингээд яаж өөрчлөгддөг вэ те. Юм ирсний эхний өдөр, хоёр дахь өдөр, гурав дахь өдөр гэлбэр яах гээд байгааг нь мэддэхгүй байж байгаа л тэгээл нэг арайгаагүй доктортой болдог. Тэгэхээр энэ болгон дээр эмгтээчүүд бид нар өөрсдийнхөө арьсыг айгу сайн ингээд мэдрээд за миний арьс ингэчүүл би нэг иймэрхүү юм хэрэгэлжүүл арай гайгүй болчдөг дооч гэдэг юм уу. Тэгээ энийг болохоор яг хүн ингээд хэлэхээр ерөөсөй ойлгохгүй юм билэ. Тэгээ өөрөө ингээд бидэрээ мэдрээд өөрөө тэр болгоныг ингээд туулаад замыг ингээд туулаад явангууд ер нь бол ингэх л байсан юм байна штэ. Би өөр нь бол ингээд арсны барьерыг гэмтээхгүй тулд ийм арга хэмжээ хэрэглэх байсан юм байна. Би ийм орц найрлагуудыг хэрэглэх хэрэгтэй байсан юм байна гэдгээ яваандаа ойлгодог гэхүү дээ. Түүнээс ч одоо ингээд өнөөдрийн миний энэ нэг 10 минутын бичлэгийг үзэнгүүтээ бүх зүйлийг ойлгох биш. Та бүхэн ингээд нэг ерөнхий ойлголттой болчвол миний одоо хийж байгаа бичлэгийн гол зорилго нь тэр гэсэн үг. За тэгээд та бүхэн марталгүй одоо ингээд бичигдсэн байгаа орц найрлагуудыг бас айгүй сайн тэмдэглэж дараагийн бүтээгдэхүүн дээр энэ орц найрлагуудыг бас зориуд одоо зорж хараарай гэж бол хүсмээр байна. Нэмээд нэг зүйлийг хэлэхэд та бүхэн одоо ингээд анзаарч ирсэн бол өөрийнхөө арьсан дээр бас мэдэрч ирсэн хүмүүс байгаа ах гэж бодож байна. Чиг дутуу авсан арьс ерөнхийдөө одоо ингээд гүнээсээ одоо юм чиг дутагдсан арьс чинь арьс өөрөө ухаалаг, ер нь хүний бие ч айгүй ухаалаг шүү дээ. Тэгэхээр дотроосоо ингээд айгүйх тос ялгаруулж эхлээд за тэрнээсээ болоод ийм одоо толгойгүй батгах ч юм уу те нэг тиймэрхүү одоо айгүй олон төрлийн батга байгаад идэв шүү дээ. Тийм батга үүсэх тийм орчин нөхцөлийг бүрдүүлээд байдаг. Тэгэхээр арьсыг айгүй сайн чиг тижэл хоёроор хангахгүй болохоор батга гарах асуудал маань дагаад бол нэмэгддэг. Тэгээ чигээ алдсан ийм батга гарсан арьс гэдэг бол яг эмэгтэй хүний хувьд за эрэгтэй хүний хувьд ч гэсэн адилхан ер нь л хар дарсан зөв чиг байгаад идэв шүү дээ. Батга шилттэй болсноос болоод хүмүүс бол айгүй сэтгэл зүгээрээ айгүй даун болдог, айгүй хэцүү болчдог. Тэгэхээр энэ болгонд
маань арьсны барьер гэдэг зүйл маань гэмтснээс болоод арьсаа ерөөсөө ингэж сайн хамгаалахгүй байгаагаас болоод төрөл бүрийн асуудал үүсээд хорсоод эмзэгшээд улаагаад бүр ингээд яаж ч тортыг гэсэн ингээд бүр тордлого авахааргүй болцсон байгаа бол тэр бүхэн хамгийн гол нь одоо барьер гэмтсэнтэй холбоотой байж магадгүй юм шүү гэдгийг одоо хэлмээр байна. За тэгээд барьер сэргээх хамгийн энгийн дадал нь юу байдаг вэ гэхлээр за олон бүтээгдэхүүн биш цөөн боловч тийм зөв орц найрлагатай бүтээгдэхүүн бол илүү үр дүнтэй байдаг. За тэгээд арьс маань ингээд амар эвгүй болцсон байгаа үед тэрийг чирглээл, энийг ч авч хэрэглээл ингээсээ илүү яг өөрийнхөө арьсанд тохирсон хамгийн зөв за тэгээд хамгийн бага орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх гэдэг нь өөрөө айгүй чухал байгаад байгаа. За ингээ ямар ч байсан өнөөдрийн та бүхэнд өгөх гээд байгаа миний одоо ярмаар санагдсан мессеж гэх юм бол ийм байна. Та бүхэн комент хэсэгт бас юу гэж бодсон талаарх сэтгэлдээ үлдээгээрэй. Ингээд хэдүүлээ дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.